Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө жил бүр өсдөг. Тухайлбал 2024 онд тус сангийн мөнгө 1.9 их 80 төгрөг байлаа. Харин 2025 онд 2.3 их 80 төгрөг болон нэмэгдээд байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эмнэлгүүдийн санхүүжилтийг танах бодлогыг барьж эхэлжээ. Тухайлбал эмнэлэг тус бүрээс 5 орчим хувийг нь таналт хийгдэж байгаа гэлээ. Энэ нөгөө Баялгийн аймгаас надад одоо эмнэлгээс ийм бичиг ирүүлсэн юм л да. Санхүүжилтүүд дутуу олгож байна гэдэг. Яасан гэхээр зэрэг сандаар бол төлөвлөлт бол 20.9 тэрбумаар байсан чинь бид эрүүл мэндийн даатгалынхаа ерхий газартаа гэрээ байгуулахаар 17.9 тэрбум болгоод ингээ хасалт хийсэн гэдэг. За хасалт хийсэн гэдгээ та бүхэн бүгдийг ярьчлаа. Тэгсэн одоо эмнэлгийнх нь бол нэг ийм бэрхшээл хийдэг юм л да. Тэгээ сар болгон бид бол одоо ингээд 1.2 тэрбумын санхүүжилт авдаг байдлаар ийм схем хийж гисэн. Тэгээ одоо нэгдсэн эмнэлэгт бол 505 ажилтан ажилдаг. Тэгэхээр эдгээр одоо ажилтнуудын сарын цалинч хүрэхэргүй ийм нөхцөл байдал орчлоо гэж. Өнгөрсөн онд 24 онд 19.5 тэрбум байсан. За энэ жилийн гэрээлтийн дүн бол бараг 18 тэрбумаар хийгдсэн. За энэ дээр бол 1.5 тэрбум хасагдсан. Энэ дэхтэй зарим тусламж үйлчилгээ нөгөө төрөөс даах болон бусад үйлчилгээнд энэ маань судахтад орох дээр ерөн бол нэг айхтар тийм санхүүжилтийн тэнцлийн дүн дээр зөрөө байхгүй байгаа. Ерөн бол хасагдлын хувь бол нэг 5 орчим хувьтай гэж ойлгож болно. За энэ маань өөрөө нөгөө нэг архаг оншийн бүлэг дээр баг зэргийн хязгаарлалтууд орж төсвөөс хасагдсан ийм нөлөөлөл байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 300 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гүйцэтгэлийн санхүүжилтийн гэрээ байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 93% гэрээ байгуулагджээ. Гэрээний үнийн дүнгийн хувьд төрийн эмнэлгүүд 2024 оны гүйцэтгэлтэй дүүцэн очино. Харин хувийн хэвшилдээр бол таналтыг өндөр хийсэн гэдэг тайлбарыг өгж байна. За 25 оны эхний улирлын байдлаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 80 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Ийм учраас дээрх эрсдлүүд байгаа учраас санхүүгийн сахилга баттор зардлуудыг ирэмблэн хязгаарлан хойшлуулна. За 25 оны төсөв нь өмнөх онтой харьцуулахад 360 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд тус өсөлтөд төрийн албан хаагчийн цалингийн 6% өсөлт, за 24 оны 4 сарын 1-ний өдрөөс засгийн газраас төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотой санхүүжилт, за байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын эрчим хүчний реформтой холбоотой зардлын өсөлтөд голлох байр суурь эзэлж байна гэж. Урсгал зардал төрийн албан хаагчдын цалин хөлс юмнуудаа яагаад шимтгэл төлөгчдийн сангаас төлдөг юм бэ гэдэг энэ нэгдүгээр асуудал. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилдэг өвчин, төр даадаг өвчин гэдэг ингээд бид нэр өвчнөө өөрсдөө ангилсан байсан. Тэгээ гүйцэтгэлийн санхүүжилт маань одоо ер нь нэг их үүсвэрийнх болоод эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө, төр даах тусламж үйлчилгээний мөнгө, төсвөөс орж ирж байгаа мөнгө маань нэг их үүсвэрт цуглараад эмнэлгүүдийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээний өртгөөр нь санхүүжүүлдэг болсон. Тэр нь юу гэсэн үг гэхээр тэр үйлчилгээний өртөг дотор чинь тэр байгууллагын урсгал зардал, тэр ажлыг хийж байгаа эмч сувлагчдын одоо цалин мөнгө, ингээд тэр тусламж үйлчилгээг үзүүлэхийн шаардлагатай бүх зүйлийн тооцоолоод өртгийн жингийн тооцоолцсон. Ингэснээрээ энэ өөрчлөлтийн хамгийн гол давуу тал юу болсон гэхээр бид нар өмнө нь 20 оноос өмнө хүмүүс эмнэлэгт ирэхэд аль болох ачаалаас зүхтаж өөр эмнэлэг рүү явуулах ийм зарчимтай байсан бол өнөөдөр бүх эмнэлгүүд аль болох үйлчлүүлэгчээ аваад аятаа тухтай орчид үйлчлэгээгээ үзүүлээд санхүүжилтээ авахыг ирмэлцдэг болсон. Энэ бол одоо өнөөдөр 100% биелэлтэй олдох хугацаа шаардна. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдож байгаа мөнгө бол бүхэлдээ өвчтнийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэх ёстой. Гэхдээ энэ ойлголт дотор эмч эмнэлгийн ажилтнын цалин, эмнэлгийн урсгал зардал багтах ёстой юм а. Гэтэл 3.5 сая иргэний 800 мянган цалингаас эрүүл мэндийн даатгалын сангийн гол сүмийг бүрдүүлж байна. Эргээд энэ сангийн орлого нь яаж бүрдэж ийнө гэхээр нөгөө хөөрхий албан журмын хөдөлмөр эрхэлж байгаа буюу албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа 700-800 орчим мянган хүн цалингаас ажилтан 2%, ажил олгогч 2%-ийг төлдөг. Бусад 2.4 сая иргэн бол сар бүр 15 мянган төгрөг, 16 мянган төгрөг төлдөг. Тэгэхээр энэ асуудлаа цэгцлэхгүй бол уучлаарай. Уг нь бол энэ сангийн гол зорилго нь эрүүл мэндийн үйлчилгээ л авах ёстой болохоос биш, би төлж байгаа шимтгэлээс эрүүл мэндийн үйлчилгээг авах ёстой болохоос биш, төрийн албан хаагчдын цалингийг өгөх гэж шимтгэл төлөөгүй байхгүй. Өнгөрсөн хугацаанд 20 оноос өмнө нэг иргэн тусламж үйлчилгээ авахд 2 сая төгрөгөөс илүү санхүүжилт олохгүй гэдэг тийм хууль тийм байсан. Түүлийн санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлтөөр 2 саяас дээш яалтчгүй санхүүгийн эрсдэлд орж байгаа улсуудад
2 сая битгийг л одоо 104 сая төгрөгийн эрлэг шилжүүлэн суулгах мэтлэлд орж байгаа хүмүүсээс 5 сая төгрөгийн хувь хүн гаргаад үлдсэн төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг. Энэ тусламж үйлчлэгээ маань өнгөрсөн 4 жилийн хугацаанд 142 мянган хүнээр нэмэгдчихжээ. Бид нэр 142 мянган иргэнэ санхүүг эрүүл мэндээс болж байгаа санхүүгийн эрсдлээс нь сэргийлж чадсан байна. 20 онд 18 сая тусламж үйлчлэгийг үзүүлж исэн бол өнөөдөр 26 сая тусламж үйлчлэгийг үзүүлчихжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн дансыг улаалгахгүй тулд эхнээс нь бүсээ чангалсан арга хэмжээ авч байгаа гэдгээ салбар яам нь мэдэгдэж байна. Тийм ч учраас хувийн хэвшилд олгогддог санхүүжилтийг бууруулсан улсын эмнэлгүүдийн хувьд даатгалын сангаас авах гүйцэтгэлийн санхүүжилтээс гадна үндсэн тусламж үйлчилгээний санхүүжилтээ авахар асуудал үүсэхгүй гэдэг тайлбарыг өгч байгаа юм а.